За, лаг. Хайж ч юм. Дарга байх болов. Байна. Ажилтал байна да. Яг гэсэн. Би нэг ороод нэг юм хэлээдэг. Лага. Чи нэг зүйлийг сайн ойлгохгүй л байгаад байна да. Чи битэр дүгн ярьсан яриа баймаар юм. Ямар чухал асуудал болоод заавал ахад хэлж би сонсохгүй өнгөрөх ёстой гэж. Гэхдээ нэгч айхтар чи хоцтой юм биш л дээ. Лага. Би бас чихтэй штэ. Хэрвээ миний хажуугаар мэдээллийг ах руу оруулсан байх юм бол өөртөө л бити гомдороо да. Үгүй Юу гэдэг юм байхгүй. Чи би тэрийн хооронд ярьсан яриа байгаа. Хэрвээ надад хэлэхгүйгээр ахад хэлсэн байх юм бол ах чинь яг яаж үгсэн? Чи яа тэгж үхийг хүсэж байгаа бол биш ор. Эсвэл хоолой дээр туснаад үгүй надад хэлдэг. Үгүй нэгч тийм айхтар сүртэй Би сонсож байна. Нөгөө юу чүмэг санхүүгийн гурван бие ерөнхийлөгч чумд руу хэсэг залгчууд дайрсан байна. За. Тэр тэгэд хаанхын баатар болж таарав. Олж мэдв. Гэхдээ тэр харин манай хүмүүс биш байл л да. Тэгээд харин дарагт хэлгээл. Манай хүмүүс биш. Чумэг санхүүгийн гурав руу дайрсан. Энэ асуудал тэгэд чамд ямар амгатай. Дарагт хэлж сайн ажилтан болж 5-3 алтар төгрөг гордож юм чи. Үгүй би ямар өмнөхийн гавьяа шагналх үү. Тэгэхээр лага. Чи тийм лагал юм болвол миний хэлсэн үг толгойдоо сайн бичиж ав. Нэгдүгээрт энэ Ширван руу орж байгаа бүх мэдээллийг надаар дамжуул. Хоёрдугаарт хэлж байгаа үгээ хийж байгаа үйлдэлээ заавал надад ил байлга. Чадахгүй ч болно л доо. Тэгэх юм бол ах чамд хэлсэндээ. Диваачнд хорин ямар болдгийг би ирч үзүүлэн шүү гэж. Яг тэрнтэй адилхан та дивааж явах тийз үсээгүүл хийж байгаа үйлдэл хэлж байгаа үгээ заавал надаар дамжуулж ах руу хэлэх ёстой. Ойлгосон. Хоёрын юу хийж байгаа? Яасан? Дарагтай уулзах чухал ажилтай байгаа юм уу? Үгүй. Манай залуу хожигнуулаад явж байна. Жижиг асуудал. Энүүгээр нь би шийдчихлээ. Ааслээс хөөхөн. Яри. Үгүй. Хэлхүүгөө байхгүй. Дарга ажилтай байна доктор. Дарга дотор чухал уулзалттай. Ажилтай байна гэнэ. Тэгэхээр чи одоо юу хийх гэж байна? Би зөндөө ажилтай байна. Даргын маргаашийн ажлыг нь бэлтгэхэд. Ааслээс. Ажилтай хөөх шүү. Ааслээс ажилтай, даргач ажилтай. Би ч ажилтай, чи ч ажилтай л үз таарлаа да. За тэгээд амжилт хүсье. Чиний бичсэн илтгэлүүд хамгийн лаг нь байх болтугай. Та хоёрын юу хийх гэж байгааг Бурхан Тэнгэр надаа аяндаа хэлээд өгдөг шүү дээ. Ширван огцор. Ядарсан цэвэрлэгчийг ажлаас нь халуулдаг арчаагүй Ширван огцроо. Чиний хууль үйлдэлтэй эвлэрнэ гэж байхгүй. Чамаас айцгүй. Чи энэ бол гараад надтай уу? Би чиний өмнө сүгдэг хүн гэж буруутай юм уу? Ширван огцор. Сайн байна уу уучлаарай гэх чи. Сайн байна уу та? Сайн уу. За яас намаа хөөх гэж ирээ юу? Үгүй та. Би хөөгдөхгүй өмнө. Би өөрийнхөө төлөө тэнцчихээн. Надад ингэ тэнцэх их нь байгаа. Би ордон дотор орж орлоогүй шүү дээ өмнө. Үгүй уучлаарай та намайг нэг л буруу ойлгоод ах шиг байна. Би танд ганц хоёр зүйл тодруулдаг юм уу гэж бодоо. Сурвалжлагч юм уу? Үгүй сурвалжлагч. Ширваны тухай зөндөө сони хэлж бичсэн. Огт тоодгүй юм байна лээ. Одоо аргаа мараад биеэ тэнцэж шүү дээ би. Тийм үү. Энэ Ширван гэдэг хүн таныг одоо хүндэлсэнгүй гэдэг шалтгаанаар ажлаас нь халуулчихж байгаа юм уу? Харин тийм ээ.
Би нэг цэвэрлэгээ хийдэг талбай дээр нь гарч очиод хөдөлдөггүй. За. Тэгээ зөндөө хүлээлээ цэв. Ачтан нэрээ цэцэрлэгээ сав цаг болчиход жоохон хол очиод зогцохгүй гэж гуйсан юм л та. За тэрний төлөөд дарга руу уцтаад нам ажлаа салчихсан шүү. Тийм үү. Тэ. Таны өвөр хүүхдүүд тэгээд ажил төрөл хийдэггүй юм уу? Би ганц ахынтай л да. Түүний том хүн өстэй ингэ. Өстэй үгүй имшлэлгээ солонгосныг хараар ажил хийж байгаа. Хашаа ишгаа барьцаан тавьчих явсан юм аа. Наад юу ч хэлчих боломжгүй. Энэ хоёр зээг өсгөдөг ухаантай. За одоо ингэ амьдралгүй болох чинь хүнд нийгэм чинь яаж амьдрнаа? Зэнэрээ яад хийж яана? Широо юу бод суудаг болоо? Та бүхэн зорилго жоохон ойролцоо санагдаад байна. Тэгээд дүүн нэг өөрөнгөс нэг компанийг байгуулж байгаа. Хэрвээ таныг дургуутсахгүй бол та манай компанид ажиллаж болох уу? Би цэвэрлэгчээс өөр хийж чадахгүй шүү дээ. Та бүхэн ер нь мэрэгжил ойролцоо л юм байна дгүй. Яа цэвэрлэгч шээд гэдэг. Надад цагуулж байгаа байлгүй. Гүй. Дүүгийнх нь үндсэн мэрэгжил бол багш мэрэгжилтэй юм байна. Тийм баха арай л өөр үсэ. Тий. Тэгээд энэ шудраг бус нийгэмд хөссөн хүсээгүй энэ хог шааруудыг чинь цэвэрлэхгүй бол болохгүй юм байна шүү дээ. Тийм шүү. Наасан чи хэрэгтэй цэвэрлэгээ гэдэг юм байна. Та хоёр одоо зориг нэгтэй юм чинь манай компанид ажил ороод ингээд хоёулаа хамт ажиллавал яасан юм бэ? Та хоёрын зориг ямар вэ? Тойрч яачдаг. Хүнд дагчааг үстэй. Гүй. Тэр харин мөрөө балах гэж байшин дондор явсаар горьчлаа. Байх. Та багштай адилхан зураг сонирхдаг болж байгаа юм. Нэгдээд байгаа ч чи. Яасан. Тэр чин фото зураг энэ чи өөр зураг шүү дээ. Зураг л зураг шүү дээ. Ямар ялгаа гэдэг. Оо муу мангар. За тэр хоёр чинь шал өөр юм заяа. Нэг нь хүн аппаратаар аваад нөгөөдхий нэг нь гараар хандаагаар зурдаг. Ойлгож байна уу? Тэгээд аппарат байхгүй үед яадаг вэ? Аламжийн үед яадаг вэ гэж бодож байна. Хадны сүг зургаж гараараа зурдаг юм байгаа өстэй. Араа чи аппарат байдаг байсан гэж хэлж байгаа юм шүү дээ. Би ямар аламжийн үе ярьсан бэ? Чи ямар хамаатай нэгтэй байгаа чи. Багш. Ах, хаанаас яаж урагснаа байг санаач вэ гэж. Чи ястаа засахгүй тэнэг юм а тий? Зүрц зүгийг заяа, зөв цагт, зөв газраа, зөвөр хэрэгэл мэдөө. Юу ч ойлгохгүй. Яасан. Чи байла гэсээр яваад наа тарих чинь бүр хосорцсон биш. Хайр дурлалт нүд хэрэгтэй гэж үний юм да. Хөөе, миний юу вэ? Нүд харж гинөө. Нүдгүүдээ яцсан. Тэр багштай уцаарах гэдэг юм уу? Байна уу? Багш. Багш. Тав дээр нэг таамаг зүг бай. Бууны цах дээр ирж буу авсан хүмүүс. Энэ зурагтаа яг тарж байна. Тэгж. Та нуу. Асрамжийн газар. За. Одоо тэгвэл яваад чи. За. Ой. Чи яаста. Чи яаста. Аваа нэг хөршиг сууж явах шиг.
Харин өчтөр таныг ер нэгэд дуулаад өөрийгөө жоохон торцсон царайтай. Зөвч нэг цаа бай. Уулын цаатах чинь тийм муу юм биш юм байна шүү дээ. Өөрийнхөө гэрэн цайлганаас олоод нэг жоохон буруутчих гэдэг байхгүй. Би харин сүүлийн үед ингэж бодоод байгаа. Энэ архинаас гарч мөрөөдөө тоглоом тоглохоо гэж нэг хүн шиг хүн болъё л гэж. Дээр над чалчаа амаа татаж яв заяа. Бас тийм шүү. Энэ хүн уулын баг ярьж их сонсон зөв баг те. Таач ухаантай хөөх юм. Юу очлаарай хатагтаа гэж хэлэхээ мартчихж. Бишгүй санаа амарлаа. Чи ч хөөхөө эргүүлж чадхал юм байна. За юу гэж те би юу гэж таныг эргүүлэх юм. Надад тийм зөриг зүрхч байхгүй. Би чамтай ажил ярьж байна. Өнөөдрөөс эхэлж надтай хамт ажиллана ойлгосноо. Би юу? Гэхдээ намайг гадуур явуул Ширван дараа намайг алан гээ үстэй. Чиний гадаад төрхийг чи өөрчлөх гээд өсчин гоо сайханч ирсэн байгаа. Гэхдээ гоо сайхны мистэс тарах юм уу? За тэгсэн ч яах вэ? Тэгээ би яг юу вэ? Одоо ч хүмүүс муухай болж тий. Өчтөрөө дахиад нэг хүүхд орхио явцсан биш. Тийм үү? Хэдэн цагийн үед? Араа 9 цаг үед. Нөгөө хүүхд нь бас их муу зүрхний гажигтай. Хөрхөд зарил тэр удахгүй. Ямар хэцүү юм? Харин хэцүү болжээ. Хэцүү ч болжээ. Сайн байцгаана. Сайн байна уу? Уучлаарай нэг юм асуу. Өнөөдөр манай найзын 49 оны болж байгаа юм л да. Тэгээ хойноос нь буюу үлдэх гээд танахыг зориод өгөөд ирлээ. Тэгж болох болов. Одоо ч хүүхдэд унтж байгаа илүү. Тэгэл яах вэ? Луны цаг? Тийм үү. Хэдэн цагаас ирэх юм бэ? Оо ер нь 2 цаг орчим унтдээ шүү. Дөнгөж цай унтлаа л та. Тэгээд буйны юм их гэж байгаа бол эсвэл дансны дугаар аваад өнгөө шилжүүлэх юм уу? Эсвэл бэлэн юм авчихсан болж байгаа юм хүлээх л болох байх та. Уучлаарай би ингээд явуулаа хүүхдүүдээ ирсэн. Ер нь би дансны дугаар авъя. За. Танаа дансны дугаар авчих. 31 27 Тас өөрөө л гараа. Төрөнд хоёрыг ярьж хахад би сонссон юм л да. Өчигдөр оройны хүүхэд хаягдж ирсэн гэсэн. харин тийм ээ. Тэр ямар хүүхэд байсан? Тэр хүүхдийн бие их муу. Хүн төрт байгаа. Тэр хүүхдийг харж болох уу? Болох нь ч болно л доо. Би тэр хүүхдийг нэг хараад өөрийн зүгээс тусалж болох болцсон боломж байгаа болов гэж л яг ч бодоод байгаа юм. Та тэгж өөрөө зоох хэрэг байгаа юм уу? Ер нь хүн төгс шүү дээ. Санаа зовлтгүй. Би ямар ч лээс тэр хүүхдийг хараад. Та юу хийдэг юм бэ? Би ч их сургуулийн багш л да. Тийм болохоор жоо өвч сөүлд сэтгэлтэй. Гэхдээ танд л гэж хэлэхэд тэр хүүхдийг хараад сэтгэл санаа чинь жоохон хямрал байх та. Санаа зовлтгүй. Ягаад ч юм зөвөр. Тэр хүүхдэд л тусламаар. Зүрхний гажигтай. Тэг хагалгаа их боломж нь Монгол бас муу. Гадагшаад төршөө явна, мөнгө төгрөх хэрэгтэй болно. Нэлээл асуудалтай л болох юм. Зүгээр та боломжоо ирээд дансанд мөнгө хийгээл явж болно шүү дээ. Өгөнч тийм л дээ. Гэхдээ ягаад ч юм өөрийн болцоотой бүхий зүйлээр тусламар санагдаад байна. Та сайн уу юм аа?